Бид бүхний сайн мэдхээр YouTuber, influencer оргил маань хүрэлц ирсэн байна. Хөгжүүлэлтээ дээрээс нь боловсролын талаар бас залуучуудад урам зориг өгөх зорилгоор YouTube хөтөлбөрийг бол маш сайн мэднэ. Яаж тэгтийн тэгээ ядардгүй юм уу? Надаас хүмүүс асуудаг байхгүй. Яаж өдөр болгон хэл сур. Би өдөр болгон нэг цаг ч юм уу хэл сурдаг. Би өөрөө хүртэл гайхсан нэг зүйл. Манай том хүү одоо 12 та. Монгол хэл нэг тийм сайн биш. Монголд ирж хүүгээ 6 дугаар ангид оруулсан. Нэг хичээл эхлэхээс өмнө шүн баг нойргоо хоноод манай хүү айгаад. Тэгснэ эхний өдрөө хичээлээ тарчаад айгуу тайлбар гэртээ орж ирж. AI өөрөө боловсролын системд айгуу их нөлөөлөд эхэлжтэй. Энэ нь юу нь яг таны бодлоор боловсролын систем дээр хэр нөлөөлж байна? Хүн бүхэн сонголт байгаа. Нэг бол доголдсонуудээр харах, нэг бол айснуудээр харах. Хамгийн шилдэг хүмүүс үргэлж тэр унших, цагийг зарцуулах, судалгаагаа гүн хийх. Тэрийг бол хийсээр байх болно. Хийсээр ч ирсэн технологи хөгжих тусам улам илүү сайн л хийдэг болох байх. 3 нөөц өмөрт байгаа. Мөнгө, цаг хугацаа, энерги. Энэ 3 нөөцийгөө залуудаа зөв ашиглах юм бол нас нэмэх тусам хөрөнгө оруулалтынхаа буцаах ашгийг олж аавна гэсэн. Сайн бацхан үзэгчтэй Giga Монгол подкастын энэ удаагийн дугаар эхэлж байна. Яг одоо үзэж байгаа танд өглөө, өдөр, орой мэндийг хүргэе. За өнөөдрийн нэвтрүүлгийн маань зочноор бид бүхний сайн мэдхээр YouTuber, influencer оргил маань хүрэлц ирсэн байна. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За Монголд ирээд бас нэлээдгүй хугацааг өнгөрүүлж ах шиг байна тийм ээ. Тийм 3-4 сар болж байна. За хүмүүс бол оргилыг бол хөгжүүлэлтээ дээрээс нь бас боловсролын талаар бас залуучуудад урам зориг өгөх зорилгоор YouTube хөтөлбөрийг бол маш сайн мэднэ. За тэгвэл оргилын маань хувьд одоо яг ямар мэрэгчлээ, яг ямар хүн юм бэ гэдэг талаараа бас хоёулаа жоохон танилцуулаад эхлэе тийм ээ. Тэг би бол анх бол OnlyFizz-гээр сурч байгаад тэгээд мэрэгчлээ дундаас нь солиод Business Computing and Entrepreneurship буюу одоо компьютер програм хангамж сураад түүргээрээ бизнес эрхлэх гэсэн сэдвтэ тийм мэрэгчлэр бол төгссөн. Тэгээд хувь хүн гэвэл сая таны хэлснээр хөгжилтэй гэдгийг оруулсанд би бол баярлж байна. Тийм. Би бол аль болох бас нэг sense of humor гэдэг ч юм уу тийм хошин мэдрэмж аль болох их техийг хичээдэг хүн. Тэгэхээр бас тэрнийг манд дурдсанд бол баяртай байна. За оргилын маань хувьд ер нь сүүлийн үед яг юу хийж байна? YouTube руугээ нэлээ их чиглэсэн бичлэг хийдэг байж байгаа. Сүүлийн үед бас харцангуй багасчаад ах шиг байна шүү дээ, тий. Тэгээд дээрэс нь яг гадаадд амьдарч байгаад одоо ерөнхийдөө бас Монголд амьдраад ах шиг байна. Энэ талаараа бас яриач. Тий, нодлон Монголд нүүж ирья гэж бодож байсан чинь хүүхэд гараад тэгээд нэг жилээр хойшлогдоод энэ жил нүүж ирсэн. Тэгээд YouTube дээр болохоор бичлэг ерөнхийдөө нэг юм минийх бол нэг тийм 7 хоног болгон тууштай бол биш яг ингээ нэг юм давлгаа шиг ингэж хаяа ингээд өөрөө бүр ичээндээ ороод бүтэн завсарлагаа аваад ямар ч контент оруулахгүйгээр бас хэдэн сарыг ч юм өнгөрүүлэх үе нилээд байсан. Тэгээд хаяа ирчээ аваад идэвхтэй бас болоод буцаад маш их контент хийдэг үеуд бас байдаг. Тэгээд ерөнхийдөө тиймэрхүү хев маягтай ингээд өөрийнхөө хүслээрээ хийдэг гэх юм да. Яг 100% миний одоо ажил ютубер бол биш учраас одоо орлогоо зөвхөн тэндээс олдоггүй гэх юм уу. Тийм учраас тэрэндээ уягддаг гэх юм уу. Дэлхийн хэмжээнд нэлээд алдартай бас YouTube суугт бол ажиллаж исэн. За тэгэхээр яагаад гадаадд амьдраад тэгээд тэндээ бас маш өндөр орлоготой ажил мэргэжилтэй байсан хэрнээ Монголд ирэх шийдвэрийг гаргав. Миний хувьд бол яг нь Монголын стандартаар бол өндөр орлоготой бол байсан. Тэгээд яг гадаад компаниудад ажиллаад тэндээс бас их юм сураад тэгээд эцэст нь яг 2024 оны эхээс эхлээд яг өөрийнхөө хувийн одоо платформыг ажилуулад тэрэндээ Монгол дэлхийд даяар байгаа монгол хүмүүстэй хэлний курсаа түгээгээд тэрнээсээ илүү одоо аз жаргал болон орлогыг бас олж эхэлсэн гэх юм уу. Тэгээд 100% тэр лугаа орсон. Тэгээд миний орлогын түвшин ч нэмэгдсэн. Тэгээд ерөнхийдөө Англид бол гэрээсээ гарахгүйгээрээ гэрээсээ ажиллаад Лондонгийн өртөг өндөртэй газар яг тэртээ бас Монголд ирнэ гэж төлөвлөсөн байсан олон жилийн өмнөөс анх Англи явахдаа хүртэл найзуудтай их сургуулаа төгсчөөд ирнэ гэж хэлж ирсэн. Тэгээд их сургуулаа төгснөөс олон жилийн дараа ирээгүй байсандаа бас дотроо бас юу гэдгийг харамсдаг ч юм уу. Тэр амлалтандаа хүрээгүй юм шиг санагдчихсан. Тэгээд яг ирэх цаг бол болсон юм шиг санагдаад тэгээд
яг санхүүгийн хувьд ч гэсэн ухаалаг шийдвэр нь байсан. Орлогоо Монголоос эсвэл яг монгол хүмүүсээс монгол зах зээлээс олж байгаа. Тэгээд дээрээс нь гэрээсээ ажиллаж байгаа. Тэгээд Лондон гэдэг тэр өртөг өндөртэй газар тэгж байх нь ерөнхийдөө санхүүгийн хувьд ч гэсэн бас буруу шийдвэр шиг санагдаад тэгээд бас яг эх орондоо ирээд хөв нэмрээ оруулаад бас илүү хүүхдүүдийг бас илүү монгол болгож өсгөөд тэгэхгүй бол бас яг цэвэр англид төрж өсч эхлэхээр хүүхдүүд чинь ер нь нэг монгол identity монгол гэдэг тэр тодорхойлолт тэр өв соёл ёс заншлаа бас алдчих гад байгаа юм шиг санагдсан. Тэгэхээр энэ бүх шалтгааны улмаас ер нь бол нүгэд ирсэн байгаа. Англид сураад тэгээд тэндээ бас өөрийн гэсэн орлоготой байгаад амьдралаа яг босгоод явах. За Монгол руугаа одоо ирээд амьдрах хоёр хэр ялгаатай санагдаж байна. Ялгаа бол зөндөө байна. Давуу талууд байна, сул талууд байна. За яг миний хувьд бол Монголд ирэх нь сайхан байна. Яг тэгвэл одоо орлогын хувьд ч тэр тэгээд нэр хүндч байх шиг байна. Тэгээд ер нь бол маш сайхан байна. Тэгэхээр Англид байсан давуу талууд гэх юм бол амар амгалан байдал юм уу? Яг Монголд бол айгүй тийм бужигнэж байна. Мэдээж яг утаа төгжрээ гэж хоёр асуудал бол байна. Тэрийг гэхдээ мэдэж ирсэн. Одоо жишээ нь яг одоо 10 сар болж байна. Тэгэхээр би 2008 оноос хойш анх удаага Монголд 10 сард байж үзэж гин гэсэн үг. Тэгэхээр яг бас ингээд хүмүүс болохоор яа чи өстой балрандаа л гэдэг байгаа. Би болохоор айгу догдолж харж байгаа юм. Тэгээ шинэ adventure, шинэ адал явдал, шинэ туршлагууд гэж догдолж харж байгаа. Тэгээд бас эх орондоо байх бол шал өөр мэдрэмж, шал гоё одоо хамаагүй харьцангуй тухтай мэдрэмж. Тэгээд тэр бүхэн бол ер нь бол өөр байна, тэгээ гоё байна. Муухай гэж хэлэх зүйлүүд бол мэдээж олж хараад байвал гаргаж ирэх юм бол мэдээж байна. Гэхдээ тэрэн дээр бол би нэг төвлөрөхгүй байгаа. Гоё сайхан тал дээр илүү төвлөрье гэж бодож байна. За одоо жишээ нь би ингээл төгжрийн дунд ингээд явж байгаа нэг жоохон бухимдах гад ирэх үед ингээл эргэн тойрноо харахад Улаанбаатар Монгол хүмүүс ингээл байгаа байхгүй. Тэгэнгუთ би энийг чинь би олон жил мөрөөдсөн штэ. Зүгээр энэ мөчийг enjoyд чи даа ч гэдэм үү. Тиймэрхүү байдлаар айгу эерэг талаас нь харах гоё яваад байгаа. Монголд одоо ирээд яг боловсролын салбарт ажиллаж байгаа мөн дээрээс нас хувийн бизнесээ эхлүүлсэн гэж хэлсэн. За яг Монголын боловсролын салбар ер нь хэр байна? Өөрөө яг дотор нь ороод ажиллаж үзэх бас. Одоо багшлах гэдэг нь миний генд байдаг юм шиг байгаа. Манай аав ээж хоёр хоёлаа багш. Тэгэхээр би өөрөө бол багшлах маш дуртай. Тэгээд энэ ажилдаа их дуртай байгаа ер нь бол одоо хүмүүст энэ лекц зорж байна, сургуультай багшилж байна, багш нартаа сургалт явуулж байна. Боловсролын салбарын ялгааны хувьд бол би өөрөө хүртэл гайхсан нэг зүйл байна. Манай том хүү одоо 12 таа. Тэгээд Монгол хэл нэг тийм сайн биш. Тэгээд англид төрж өссөн. Тэгээд их айж исэн. Монголд ирж сурахтаа. Сургуульд орно гэхээс. Тэгээд бүр сургуульд оруулахгүйгээр homeschool хийгээд гэр аргаар одоо английнхаа хөтөлбөрийг заагаад явдаг ч юм уу энэ гэсэн тийм бодолтой ирсэн. Тэгээд одоо өөрийнхөө ажиллаж байгаа энэ Индира Кибер сургууль гэдэг энэ сургуультай хүүгээ 6 дугаар ангид оруулсан. Тэгээ эхний өдөр нь хичээл эхлэхээс өмнө бүр ингээд шүн баг нойргоо хоноод манай хөө айгаад. Тэгснээ эхний өдрөө хичээлээ тарчаад айгуу дойдгор гэртээ орж ирж байна. Тэгээ яасан гэсэн чи айгуу гоё байна гэнэ. Тэгээд нэг 2-7 хоногийн дараагаас би юу нэм гоё сургуульд явж үзээгүй гэнэ. Тэгээд би болохоор хүүгийнхаа явдаг сургуулийг мэднэ. Би өөрөө тэнд одоо ерөнхий боловсролын боловсролоо өөрөө тэнд бас эзэмшиж ийсэн аахгүй. 9 дугаар ангиас 11 төгслөө би одоо өөрийнхөө явжсэн сургуульд хүүгээ оруулсан байсан Англид. Тэгэхээр тэр сургуулийг бол би өөрөө сурч ийсэн юм чи мэднэ. Эцэг яваас ч мэднэ. Уул айгуу гоё сургууль. Би Англид сурсан одоо Prendergast Lady Wellfield School гэдэг тэр сургуулаараа бахархдаг. Тэгээд би өөрөө бас жоохон шоктой байсан. Хөөх гэд тэгээд жишээ нь бас манай хүүгийн одоо жишээ нь бичгийн хэв нь айгу ер нь сул тал нь ч гэх юм уу английн эсвэл стандартын тийм муу ч гэх юм уу бичгийн хэв дээр нэг ажилтдаг байсан.
Тэгсэн чинь одоо 2-7 хоногийн дотор монгол бичиг сурж эхлээд хідэн нүүр дүүрэн гоё монгол бичгээр гоё бичээд тэгээд монгол одоо бичмэл бас үсгийг ингээд сураад тэгээд айгу гоё бичдэг болчлоо 2-7 хоногийн дотор. Тэгэхээр давуу талууд бас Монголд бол зөндөө байна. Тэгсэн мөртлөө бас сургуультай дуртай байгаад байна. Найзуудтай ч юм уу багш нартай хүртэл. Би эхлээд англи нь илүү хамаагүй илүү гэж бодож исэн ч гэсэн иймэрхүү одоо шин бас мэдээллүүд орж ирээд бас намайг бас шокруулад байна л да. Жохон бодол өөрчлөгдөд байна тий. Олон улсын за гадаадын том 10 жилийн сургуулиуд ихтэйд сургуулиуд одоо боловсролын хувьд дээрээс нь тухайн хувь хүнийг нь хөгжүүлэх тал дээр илүү одоо ингээд боломж өндөр байд юм болов уу гэж хараад идэг. Тэгээ Монголын хувьд болохоор одоо жишээ нь улсын сургууль нэг ангид 60 хүүхэдтэй. Тэнгүүт тэр хүүхдүүдэд одоо яг сурч боловсрох хөгжих боломж нь жоохон хязгаарлагдмал байгаад идэм шиг санагдаад идэг л да. Тий давуу талсуултал аль алинд нь байгаа. За яг манай Англид бол одоо сургалт нэх шахуу байдаггүй. За boarding school гэдэг яг сургууль дээр амьдардаг те hospital-center гэртээ ирдэг тийм сургууль дээр бол жоохон шахуу байдаг юм шиг байна. Тэр нь гэхдээ хамгийн төлбөр үнэтэй одоо Англид ч юм класс систем байдаг. Тэгээ одоо middle upper middle гэдэг тэр одоо орлого өндөртэй тийм класс англилийн хүмүүс одоо хүүхдээ явуулдаг тийм сургуулиуд нь бол нэлээд шахуу байдаг юм шиг байна. За би өөрөө бол Англид улсын сургуульд бас сурсан. За тэгээд өөрөө нэг сурахгүй бол сургуулаас нэг шахаад байдаггүй. Тэгээд тийм ч учраас 10 жилээ төгсөж байгаа мөртлөө цаг хийдүүлж байгаа одоо энэ зүүн цагийг хараад цаг хийдүүлж байгаа мэддэг хүүхдүүд төгсдөг. Тийм үү. Тэгэхээр яг боловсролын яг одоо техникийн тал дээр ч гэх юм уу хамаагүй дутмаг байдаг Англид. Их сургуульч гэсэн нэг тийм шахуу биш. Одоо илүү тийм чийл маягаар ингээд сураад төгсчд болдог. За зарим Германы ч юм уу их сургуулиуд бол бүр юм шахуу байдаг юм шиг байна. Тэгэхээр за яг англитай харьцуулахад бол яг тэр техникийн тал дээр одоо хэр тоондоо сайн болох вэ гэдэг тал дээр ч гэх юм уу. Яг тэр түрүүний хэлсэн шиг чинь яг ингээд тэр хувь хүний хөгжил гэдэг талаас нь ч юм уу магадгүй англи нараа илүү гэж магадгүй. Одоо тэнд бол багш нар нь ингээд яг хүүхдүүдтэйгээ илүү тулж харьцах тэр сэтгэл зүйдээр нь харьцах тэгээд илүү болон багш одоо суулсын сургуульд хүртэл багш нарын хүрэлцээ нэг ангид жишээ нь 2 багш байж ах жишээтэй. Тэгээд тэр ангид нэг 20 идүү хүүхэд байдаг ч юм уу. Тэгээд ингээ 2 багш нь ингээд хүүхэд болгонд хүрэлцээд ингээд явдаг гэх мэт тиймэрхүү байдлууд бол байдаг. Тэгэхээр улсаасаа илүү одоо хөрөнгө оруулалт хийдэг гэх юм одоо боловсролын салбартаа. Өмнө нь оролцож байсан нэг нэвтрүүлгийг үзэж байхад бас нэг AI-ийн талаар ярьсан байсан. AI яг хөгжиж эхэлж байна. Ингээ 2 жилийн өмнө яг ярьсан байсан. Одоо тэгэнгүүт AI өөрөө боловсролын системд аягүй их нөлөөлөд эхэлчлээ дээ. Хүүхэд залуучууд хичээл хийх, за юм сурах, юм судлах, хайх гэдэг зүйлээ одоо хөнгөвчлөх AI-аар маш их орлуулах ийм үзэгдлүүд гарч ирээд байна. Энэ нь зөвхөн Монголд байгаад байна уу? Ер нь дэлхийн нийт дээр байгаад байна уу? Тэгээ ер нь хараад хахад ингэ залуучууд бас сурах, унших, судлах айгүй дургу зүгээр л бэлэн шууд хайгаал мэдээллүүд авдаг болчиход байна. Энэ нь ер нь яг таны бодлоор боловсролын систем дээр хэр нөлөөлж байна? Буруу талаараа нөлөөлөд байна уу? Зөв талаараа нөлөөлөд байна уу? Тий, энэ бол дэлхийд даяараа нэгдүгээрт бол болж байгаа тийм ээ. Хоёрдугаарт миний харж байгаагаар бол бас давуу тал дутагдaltaй талтай. Байгалийн жамаараа болж байгаа процесс бид нэр хичнээн ч арга ашиглаад энийг бол зогсоох юм уу, удаашруулах юм уу, улс орон даяараа ч юм уу, дэлхийд даяараа боломжгүй. Тэгэхээр энэтэй ерөөсө хөл зэрэгцгээс өөр арга байхгүй. Давуу талууд бол бүр маш их байгаа. Би болохоор юу гэж харж байгаа гэхээр одоо жишээ нь яг одоогийн байдлаар бол за ChatGPT-ийн сүүлийн хувилбар нь GPT-5 гэж байгаа. Тэгэхээр энэ нь болохоор магадгүй энийг ирээдүйд үзэж байгаа юм бол GPT-5 дээр үеийн хувилбар санагдаж магадгүй. Гэхдээ яг одоогийн байдлаар GPT-5 бол GPT-4 нь оюутны төвшөнд мэдлэгтэй байсан бол GPT-5 профессорын төвшөнд мэдлэгтэй гэдэг хэдхэн сарын дотор ийм өөрчлөлтүүдийг гаргацдаг. Тэгээ зүгээр нэг профессор биш. Дэлхийн бүх салбарын мэдлэгтэй профессор. Бид нэр бүгд халаасан дотор тийм дотор явж байна. Дотор тийм ээ. Тийм профессор ингээд туслах байж байна. Тэгэхээр
энэ бол хичнээн том давуу тал гэдгийг бол надад хэлүүлдэхгүй бүгд мэдж байгаа. Мэдээж нөгөө талаас одоо өөрсдөө сэтгэх, өөрсдөө олж мэдэх, унших гэдэг ч юм уу тиймэрхүү дутагдлууд бол анханасаа л гарч ирсээр л байсан. Одоо жишээ нь интернет гэдэг зүйл гарч ирснээс хойш хүмүүс номын сан орох нь магадгүй багассан баг. Тэглээгээд бид нар дэлхийд даяараа муудацсан уу гэвэл яг уу хэний харах өнцгөөс хамаарах баг. Гэхдээ би бол харин ч сайжирч байгаа гэж харж байгаа. Би бол анх англи хэлийг сурж байхдаа англид очоод толь бичиг эхлээд хуудас эргүүлж ингэж үгнүүдийг нь орчуулж хайгаад үзэж байгаа киногоо пауз дарж агаад ингээд толь бичиг хуудас эргүүлдэг байж байгаа. Дараа нь их тарих, бяцхан тарих гэж юмлаг төхөөрөмж гараад тэрийг Монголоос захиж авчираад нандинг хайрлаж тэргээрээ ингээд бас ингээд тооны машин шиг ингэж үсгнүүдийг гаргаж ирж яг үгийг нь хайдаг тийм толь бичиг. Дараа нь Google Translate гэж гарч ирээд тэгээд ингээд тэр нь ингээд хөгжсөөр хагаад тухайн үед Google Translate монгол хэл дээр маш муу байсан. Одоо бол ямар ч асуудалгүй орчуулж байна. Тэгээ дээрэс нь одоо энэ хиймэл оюун ухааны хувилбарууд маань бүгд монгол хэлээр бараг асуудалгүй ярьцгааж байна. Монголоор асуултаа асуугаад хариултаа авч болж байна. Тэгээд энэ цаашаага одоо бас Facebook-с юм мета дисплей гэдэг нүдний шил гарцсан байна. Тэрэн дотор нь ингээд одоо утасны оронд нүдний шилээрээ бүгдээр харьцдаг. Утасвал хоцрогдох нь байна ирээдүйд. Тэгэхээр энэ бүгдийг бол би бол догдолцсон нүдээр харж байгаа. Хүн бүхэн сонголт байгаа. Нэг бол догдолцсон нүдээр харах, нэг бол айсан нүдээр харах. Айсан нүдээр харах нь буруу гэж би бодож байгаа. Яагаад гэвэл тэглээгээд зогсохгүй. Зогсоох биднэрт боломж байхгүй. Харин догдолцсон нүдээр харах юм бол боломжууд хязгааргүй нэгдэж байгаа. Шинэ ажлын байрууд хязгааргүй нэгдэж байгаа. Одоо жишээ нь би ном бичиж гэхэд миний өмнө би хэдэн төгрөгөөр дэлхийн бүх мэрэгжлийн профессоруудыг хүсэлж авах байсан бол боломжгүй байх байсан зүйл яг одоо надад байна. Тэр хэмжээгээр өрсөлдөөн ч өсөх байх. Гэхдээ энийг нь зөв ашиглаад хамгийн шилдэг хүмүүс үргэлж тэр унших, цагийг зарцуулах, судалгаагаа гүн хийх тэрийг бол хийсээр байх болно. Хийсээр ч ирсэн технологи хөгжих тусам улам илүү сайн л хийдэг болох байх. Харин залхуу хүмүүс бол үргэлжил залхуу байсаар хоцрогдсон ирээдүйд ч бас тэгэх байх. Хувийн бизнесийн талаар хоёлаа жоохон ярилцъя л да. Яг ямар чиглэлээр ямар бизнес эхлүүлээд явж байна? Тийм, энэ бизнесээ болохоор Монголд ирэхээс өмнө Англид ер нь бол эхлүүлээд явж байгаад Монголдо ирээд үргэлжлүүлж байгаа. Энийг нь болохоор Octo Learn гэдэг. Octo гэж одоо Octopus 8альж логотой. Тэгээд хэл сурдаг платформ гэсэн үг. Тэгээ энэ дээрээ би өөрөө 4-5 жил яг бэлтэж хийсэн хэлний сургалтуудыгаа оруулдаг. Тэгээд үнэгүй хичээлүүд нь бас YouTube, Facebook дээр байж идэг. Тэгээд тэндээсээ хүмүүс үзээд нэг давуу тал нь би бас ингээд Монголд ирээд анзаархад бизнесүүд маань Facebook boost их хийдэг юм байна л да. Маш их мөнгийг зарцуулж маркетинг дээрээ Facebook boost хийж одоо борлуулалтаа хийдэг юм байна. Ер нь Монголд ч гэлтгүй дэлхийд даяар л тэгдэг л дээ. Би болохоор нэг их boost нэг хийхгүйгээр органикаар явах маш их одоо борлуулалтаа хийсэн. Цаашд бол яг boost хийх шаардлага гарвал хийн. Гэхдээ өөрөө нүг бүтээгдэхүүнээ олон жил бэлдэж, хичээл зүтгэл гаргаж, сэтгэл шингээж, тэгээ судалгаа хийж, тэгээ өөрөө бас олон жил хэл сурах дээр ингээ цаг зарцуул судалгаа хийж, тэгж жагаад бэлдэж хийсэн болохоор бүтээгдэхүүн сайн байхлаар маркетинг шаардлагагүй байдаг гэдэг маяг явж явах шиг байна. Тэгээ энэ дээр магадгүй boost нэмэх юм бол бүр сайн явах бах. Тэгээд энийг болохоор ингээд үнэгүй хичээлүүдийг нэмж оруулна. Бас байгаа хичээлүүд маань хүмүүс маш дуртай байгаа. Тэгээд цааш зорилго нь болохоор Монгол орныг юм Швейцар шиг нэг хүн 3-4 хэлээр ярих нь хэвийн үзэгдэл болгомоор байгаа. Тэгээд цаашлаад Монгол орныг эх орноосоо зогтмааргүй амьдрахад сайхан орн болгомоор байгаа. Тэгэхээр энэ зорилгын төлөө одоо энэ зүйлсийг хийж байгаа. Тэгэхээр илүү олон хүмүүстэй нэгдэх бах, илүү олон хүмүүстэй хамтарч ажиллах бах. Тэгэхээр илүү олон хэлүүдийг ч заах бах гэж бодож байна. 10 улсын хэлээр ерөнхийдөө сураад судлаад явж байна гэсэн. Одоо энэ нэмэгдсэн үү? Одоо яг манай нэг хэлний багш байт юм яг миний хувийн тьютер надад Франц хэл зааж исэн. Тэр багш маань бас ютубер полиглот байхгүй. Патрик Кори гэдэг хүн байдаг. Тэр хүний
хүнээс би бас яг асууж ирсэн. Цаашид юу нэг хэдий хэл сурах вэ гэд. Тухайн үед бас яг 10 12 хэлээр ярьдаг байсан. Тэгсэн чинь цаашд юу нэг нэмж хэл сурахгүй. Энэ хэдийг аал сайжруулаад бариад явъя гэж хэлжсэн. Би бас яг одоо бас нэг тийм төлөвтэй байгаа. Ягаад гэвэл нэг хэлийг одоо мастер төвшин ч юм уу агсан шатанд аваачихад дор хаяж нэг 1000 цаг ч юм уу шаардлагатай байгаад байгаа. Тэгэхээр би 10 хэлийг тийм төвшөнд аваачихын тулд 100000 цаг зарцуулах шаардлагатай байгаад байна гэсэн. Тэгэхээр би бүх хэлүүдээ яг тийм агсан мастер төвшөнд ч юм уу мэргэжлийн төвшөнд аваачаагүй болохоор яг энэ хэлүүд байгаа хэдэн хэлийг ямар ч сан тийм болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр ойрын 5-10 жилдээ бол нэг хэл нэмээд байхгүй. Гэхдээ зүгээр нэг контент хийх зорилготой ч юм уу одоо ойр зур туристийн хэмжээнд өссөн юм асуучдаг ярьцдаг төвшөнд аваачих бол ерөөсөө асуудал биш. Нэг сарын дотор ямар ч жилиг тэгэх боломжтой байдаг. Тэгэхээр тиймэрхүү контентний төлөө тиймэрхүү юм бол хийж магадгүй. Яг өндөр төвшөнд бол аваачихад бол энэ арга маань надад хангалттай их ачаал болж байгаа. Одоо оргил бол өөрөөрөө яг 10 улсын хэлээ судалж тэгээ хүмүүсээс бас зөвлөгөө авч сурч исэн. Тэмүүтээ өөрийнх нь одоо шинэ эхлүүлж байгаа одоо бизнес нь болвол яг бас хэл сурахад туслах аппликейшн байгаа даа шүү дээ. Таны хувьд яг анх хэл сурж байх үед чинь яг таны гаргаж байгаа шиг одоо аппликейшн байсан бол илүү хөнгөн байх байсан багт. Өөр дээрээ жишээ болгоод авахад би одоо хэл сурахад ийм асуудал хүндрэлүүд байсан бол тэр асуудлуудыг хөнгөрүүлэх гүүрэн болж өгөх одоо ер нь бол бизнес эхлүүлж байна гэсэн үг шүү дээ. Яг над одоо шалтгаанаар ч нь л яг энэ бизнесээ бол хийж байгаа. Нөгөө нэг өөрийнхөө загтнаг майж гэдэг дүрэн байдаг угаасаа яг өөртөө тулгарсан асуудлыг шийдэх зорилготойгоор. Тэгэхээр би одоо жишээ нь Испани хэлний, Франц хэлний, Герман хэлний ер нь маш олон сургалтуудыг онлайнаар авч байсан. Маш олон багш нартай ингээд хувийн одоо тьюторуудыг онлайнаар бас авч хичээл орж байсан. Одоо бүх л хэл сурах аппликейшнуудыг ашиглаж YouTube Memrise гэх мэт аппликейшнуудаар хэдэн 100,000 хэдэн сая XP цуглуулж цагийг өнгөрөөсч олон жил сурсан. Тэгэхээр энэ бүх ресурс нөөцүүдийг ингээд ашиглаж үзсний эцэст хамгийн шилдэг нь аль юм байна? Хамгийн зөв арга барил нь аль юм байна гэдгийг ерөнхийдөө ингээд ойлгоцсон гэсэн үг. Тэгэхээр Монгол хүмүүст энэ маань яг ингээ хангалттай одоо хүртээлтэй байгаа юу гэхлээр үгүй харагдсан. Тэгээд яг түрүүн өөрөж хэлсэн шиг би анх сурж байхдаа ямар асуудлуудтай тулгарч ирсэн. Яг тэр их тарих, бага тарих гэдэг девайс төхөөрөмжийг ашиглаад эсвэл тойл бичиг эргүүлээ сууж ирсэн үедээ яг миний энэ одоо чинь Octolearn гэдээ байгаа хичээлийг аваачаад үзүүлсэн бол зүгээр л тарих дэлбэрх байсан. Тэгээд маш хурдан англи хэлийг ч юм уу, франц хэлийг ч юм уу сурах байсан. Тийм учраас яг ийм зорилготойгоор энэ зүйлсээ хийж байгаа. Тэгээд одоо Бямбинрын чунгад жишээ нь би талархаж байгаа байхгүй юу? Арго багш бас талархаж байгаа юм. Яагаад гэвэл энэ хүмүүс энэ одоо миний байгаа энэ 2025 онд байгаа энэ оргилд ч юм уу эсвэл бусд хүмүүст ч юм ингээд өнөөдрийн Монгол улсын одоо хэл сурах тэр нөөцийг тэр арга барил бүх зүйлийг ингээд шат дарааллуудыг нь тавьж суурьуудыг нь тавьсан энэ хүмүүс байгаад байгаа. Миний зорилго бол яг энэ хүмүүстэй адилхан бас дараагийн тэр хүмүүст нь бас нэг миний мөрөн дээр гараад зогсох тэр шат нь болёо гэж бодоод энэ зүйлсийг ингээд зүгээр өөрөө сураад өнгөрөхийн оронд бас цааш нь дамжуулах тийм зорилготой ажиллаж байгаа гэсэн үг. Гадаадд байснаас илүү Монголд байхад эдийн засгийн хувьд илүү ололт амжилттай байгаа юм шиг санагдаж байна гэдэг чинь тий. Тэгээд мэдээж сошиалар бас ажил хийгээд байгаа. Доллараар цалинжиж гинөө Монгол мөнгөөрөө ер нь төгрөгөөрөө цалинжаад явж гинөө. Орлогын хувьд магадгүй 10-аас дээш орны валютаар цалинжиж байгаа. Вау. Тий. Гадаадд маань бол нийт 300,000 монгол байгаа гэсэн статистик зүйл сонссон. Тэдний 180,000 насанд хүрсэн хүмүүс гэж сонссон. Тэгэхээр тэднээс бол нэлээд олон одоо сурагч нар маань одоо жишээ нь онлайн нэг ингээд видео кол хийдэг хичээлээ хийж яхад Америкаас, Австралиас, Ирландаас, Германаас гэл дурдах юм бол маш олон орнуудаас сурагч нар маань монгол сурагч нар маань орж ирдэг. Тэгээд Монголд байгаа сурагч нар маань бас зөндөө байгаа. Тэгэхээр одоо онлайн технологиг ашиглах нэг давуу тал нь тийм байгаа.
тэр хүмүүст ингээд одоо жишээ нь тэр Америкийн truck driver ч юм уу ингээд truck ачааны машина ингээд жолоодод 10 хэдэн цаг жолоодод явахдаа миний хичээлийг сонсчих болдог ч гэдэм үү. Иймэрхүү ингээд боломжууд нь нэгтцэх гэсэн үг. Тэгэхээр Монголд байгаа хүмүүс маань бас тийм боломжууд бол байгаа. Одоо онлайн интернетийг ашиглаад ChatGPT, юу гэдгийг Claude AI, Gemini бүгдийг нь ашиглаад тэгээд яг энэ технологи гэдэг зүйлийн яг урд нь алхах юм бол иймэрхүү боломжууд бол зөндөө байгаа. Энийг болохоор яг яаж ашиглах вэ гэхээр за жишээ нь би ном бичлээ гэж бодоход цэвэр номоо бол энэгээр бичүүлэхгүй. Энэ яг миний туслах бүх мэрэгжилтэй профессор мэг миний хажууд ажиллахад энэ профессор бид хоёр яаж хамтарч ажиллах вэ гэсэн үг. Баян хоорондоо харилцаж, ярилцаж, асуултуудаа асууж, тодруулж нөгөө профессортой таск даалгавар өгч ингэж харилцаж иж маш гоё номыг гаргаж ирэх боломжтой байгаа гэсэн үг. Гэх мэт эсвэл өөр одоо веб аппликейшн хөгжүүлэхээр болвол одоо би болохоор нүг программист мэрэгжилтэй хүн учраас бас одоо энэ Claude гэж AI эсвэл 4.5 дугаар хувилбар нь гарсан ChatGPT-гээс илүү одоо код бичихэд бол Anthropic гэж компани Claude AI хамгийн шилдэг нь байгаа. Claude бит хоёр бас хамтарч аппликейшнийг хөгжүүлнэ гэх мэт. Тэгэхээр орчин цаг үед гарын 5 хуруунд багтах хүмүүс нийлээд яг дэлхийн топ нөгөө тэрбумаар үнэлэгддэг долларын компани үүсгэх боломжтой цаг үе ирсэн байгаа гэсэн үг. Доллараар өөр олон улсын валютаар одоо цалинжихад бол нэг тийм хязгаарлагдах зүйл байхгүй. Боломж бол хүн болгонд л нээлттэй байгаа юм шүү дээ. Монголдо зөвхөн ганцхан төгрөгөөр цалинжих одоо яг амьдралын хэмнэлийг хүсэхгүй байгаа. Бас ингээд дэлхийд гарахыг хүсэж байгаа олон улсаас бас ингээд өөртөө орлого цуглуулж чаддаг болохыг хүсэж байгаа залуус ер нь юунаас эхлэх ёстой юм болоо? Би бол одоо ч хийдэг сүүлийн 10 жил тасралтгүй хийж байгаа зүйл маань орлогынхоо дор хаяж 20-30%-ийг үргэлж буцаад толгооргоо хийждэг. Тэрийг бүх насаараа л хийх байх. Тэгэхээр нийт тооцоолоход ойролцоогоор нэг хагас тэрбум төгрөгийг байна уу толгооргоо хийсэн байх. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо миний толгой дотор G-class онцон явж байна гэсэн үг гэх юм уу да. Тэгэхээр энийг мэдээж нэг эцэг эхчүүд байн хэлдэг. Энийг чинь хинч чамаас булааж чадахгүй гэл. Тэр одоо зөвлөгөөг нь хэрэгжүүлсэн гэх юм уу да. Тэрний хүчинд одоо чинь олон хэл мэддэг ч гэдэм үү энэ програм хангамжууд юу гэдгийг энэ бүх ур чадваруудыг ингээд суулгасны хүчинд энэ хэрэгслүүдийг чөлөөтэй ашиглаж тэгээд энэ бүх боломжуудыг нээсэн гэсэн үг. Тэгэхээр англи хэл мэдэхгүй бол жишээ нь англи хэл сурах, гадаад хэлүүдийг ингэ сурах, нэг хэлээр хязгаарлагдахгүй ядаж нэг 3 хэл сурчих гэдэг ч юм уу тий. Тэгээд ингийн тул бас сэтгүүгээ эвдэх хэрэгтэй. Сэтгүүгээ тэр хануудыг нураах хэрэгтэй. Тэгээд obsessed байх хэрэгтэй ямар нэг юмд. Тэрний юу гэсэн үг вэ? Туйлширж, донтож одоо ажиллах хэрэгтэй гэсэн үг. Аль нэг салбар дээр сонгоод тэр ур чадвар дээр тэгжиж бизнес байна уу, хэл сурах байна уу, аль нэгэн зүйл дээр донтоод туйлширсан хүн бол хэнийг ч ялна. Одоо жишээ нь надаас хүмүүс асуудаг байхгүй яаж өдөр болгон хэл сур. Би өдөр болгон нэг цаг ч юм уу хэл сурдаг. Яаж тэгдیں۔ Тэгээ ядардгүй юм уу те энэ их ажиллаа хийчээд ингээл хүмүүст хичээл мчээл заачаад гэртээ очиод эсвэл өглөө эрт тусчаад хичээл хэл сурдаг гэж байгаа байхгүй би. Тэгэхээр хүмүүс ядарна гэж ойлгоод байгаа. Эхлээд бол ядрах байсан. Харин ур чадвар хөгжөөд эхлэхээр яг одоо миний одоо би өдөр алгасахгүй фитнест явдаг. Фитнест явах хугацаанд алхангаа хэл сурдаг утсаараа жишээ нь. Нэг сумаар 2 тулаа буудчихдаг гэсэн. Тэгээ миний хувьд яг одоогийн байдлаар бол фитнест явахгүй бол би байж суучдаггүй. Тэр өдөртөө хэл сураагүй өнгөрөөсч юм бол байж суучдаггүй гэсэн. Тэгэхээр миний тарих хэл сурж иж фитнест жиж цэнэгждэг. Яг хүмүүс TikTok ч юм уу Instagram-аа эргүүлж эсвэл кино үзэж тарихаа амраадаг бол би фитнест хэл сурж тарихаа амраадаг гэсэн. Тэгэхээр энэ тэгтээ төвшөнд хүрэхийн тулд 10 гаруй жил бол энэ зуршлыг суулгаж ингэж иж хүрсэн л дээ. Тэгэхээр ингээд энэ чадваруудыг хөгжүүлэх юм бол тийм болох боломжтой гэдгийг бас хүмүүст хэлмээр байгаа. Суралцах нь чухал уу? Туршлага нь чухал уу? Аль нь туршлага нь илүү чухал баг. Туршлаганаас илүү ихийг сурах баг.
Одоо жишээ нь тийм учраас би яг одоо энэ сургуульд ингээд зөвлөх багшаар ажиллаж байгаа шалтгаан маань бол би бол энийг бизнесийн удирдлагын магистр гэж харж байгаа. Би яг MBA-ээр ингээд энэ тэнд гадаадын сургуульд ч юм уу очиж сурах боломж байсан боловч энэ туршлаганаас одоо чинь хүний нөөцийн тухай би онлоос номноос бол зөндөө уншиж байсан. Маш олон номнууд, бизнесийн номнууд уншиж байсан. Гэхдээ яг бодит амьдрал дээр жинхнээсээ хүн удирдах гэдэг ч юм уу, яг жинхнээсээ энэ асуудлуудыг шийдэх гэдэг туршлага бол хизэж орлож болохгүй тийм, орлогдохгүй тийм сургуулийн одоо сургаал хичээл гэсэн үг. Тэгэхээр зэрэг аль аль нэг нь хийж иж хослуулж хийж гэсэн үг тийм. Одоо жишээ нь би яагаад энэ олон хэлээр ярьдیں гэхээр энэ талаараа контент хийдэг, энэ талаараа ингээд хүмүүс зарладаг. Тэгээд ингээд өөрийгөө хариуцлагатай байлгадаг ч гэх юм уу. Тэгэхгүй зүгээр хинт ч хэлэхгүй ганцаараа бүгээ сууж байгаа тийм полиглот хүмүүс бол тийм олон байхгүй бах. 10 жилийн хугацаанд суралцсан туршлагатай байгаа шүү дээ, тий. Тэнгүүд оргил гэж хүн 10 жилийн өмнө сурч эхлэхэд боловсролын систем яг ямар байсан, одоо ямар байсан гэдэг амар том ялгаатай болчихж байгаа. Тэгвэл хоёулаа ирээдүг бас яриад үзье л дээ, тий. 10 жилийн дараа ер нь боловсролын систем Монголд болон гадаадад хэрэг өөрчлөгдөж, яаж өөрчлөгдөх бол гэж харж байна. Тэгэхээр боловсролын систем маань 10 жилээр яг одоо бол маш хурдтай ингэж өөрчлөгдөж байгаа цаг үе учраас мэдээж сонирхолтой цаг үед амьдраад байгаа юм. Өмнөхөөр нь харах юм бол 100 жилээр ч юм уу 200 жилээр бол өөрчлөгдөж байсан байна. Магадгүй 1800-аад оны дундуур хүртэл боловсролын систем нэх өөрчлөгдөөгүй. Яг нь Ренессансын үе, сэргэн мандалтын үед л Европт боловсролын систем огцом өөрчлөгдсөн. Тэгээд дараа нь тэр 1800-аад оны үед одоо энэ Industrial Revolution гэж одоо энэ үйлдвэржилт хөгжсөн тэр үед бас боловсролын систем дахин оронгороо эргэж өөрчлөгдсөн. Энэ системээс одоо бид нар гарч байгаа энэ үйл явц мэдээж 20 30 жил 40 жил үргэлжлэх байх гэж бодож байгаа. Тэгэхээр 10 жилийн дараа 20 жилийн дараа бол бас дахиад яг энэ үйл явц нь үргэлжлээд боловсролын систем шал өөр болох байх гэж би бол дүгнэж байгаа. Тэгэхээр үйлдвэр хөгжснөөс хойш бол сургуулийн систем одоо хүн болгон сургууль сурах шаардлагатай болсон бөгөөд сургуулийн систем нь үйлдвэрийн ажилчин нэгэсэндээ үйлдвэрлэх тийм систем болсон. Яг үйлдвэрийн ажиллах цагаар сургуульдаа сурна. Тэгээд бүгд яг адилхан зүйлсийг сурна. Тэгэд бүгд яг адилхан нэг юм машины нэг хэсэг болж юм системтэйгээр төгсдөг. Тэрнээс өмнө болохоор бид нар apprenticeship гэж мастер хүний доор аливаа мэргэжлээ сурдаг байсан. Гуталчин бол гуталчныхаа доор одоо можаан бол можааныхаа доор яг мастрынхаа доор 10 жил ч юм уу сураад тэр мэргэжлэрээ ингээд мастер болоод магадгүй тоо удаж чадахгүй, магадгүй зураг зурж чадахгүй гэсэн мөртлөө можаан наа бол маш сайн хийдэг. Тэгж төгсдөг байсан. Одоо болохоор энэ технологи ингээд бүх зүйлийг ингээд боломжийг бүх талаас нь нээсэн цаг үед бид нар одоо энэ Gen Z, Gen A дараагийн шинэ үеийнхэн энийг мэдээд байгаа учраас бас нэг юм rebellion буюу нэг юм эсэргүүцэлтэйгэр сураад байгаа нь бол анзаарэгдэж байгаа. Би ч өөрөө болохоор одоо millennial-ийн сүүлчийн хүний хувьд бас энэ эсэргүүцлийг зөх хэмжээнд бас гаргаж исэн. Их сургуультай болон 10 жилдээ. Тэгээд энэ эсэргүүцэл нь юу вэ гэхээр намайг жишээ нь их сургууль сурж байхад Лондонгийн мундаг Лондонгийн их сургууль гэдэг мөртлөө манай их сургуулийн багш нар маань өөрсдөө одоо entrepreneurship гэж энэ бизнес эрхлэхийг зааж байгаа хүмүүс маань өөрсдөө бизнес эрхэлдэггүй багш нар байгаа байхгүй. Тэнгууд тэр хүний ярьж байгаа зүйлийг би онлайнаар Станфордын их сургуулийн одоо Silicon Valley гэж цахиурын хөндийн хамгийн шилдэг жинхэнэ entrepreneur-удаас би лекцүүдийг гэртээ очиж сонсож байгаа. Тэр лекцүүдийг сонсчоод тарих маань дэлбэрчээд их сургууль дээр очиод тэр бизнес эрхэлдэггүй багшаас тэр зүйлийг сонсох шал эсрэг тесрэг байгаад байгаа. Тэгээд тэр их сургууль би болохоор мөнгө төлж сураад байгаа. Нөгөө онлайнаар сурсан юг би өнгөө YouTube-ээс авчаад байгаа. Тэгэхээр энэ зөрчилдөөнийг би одоо жишээ нь ингээд дотроо мэдрээд бас нэг юм rebellious мэдрэмж авч ирсэн эсэргүүцэгч гэх юм уу. Тэр бол одоо ингээд улам ихсээд байгаа.
түрүүн хэлсэн шиг миний халаасан дотор дэлхийн бүх мэрэгжлийг эзэмшсэн профессорууд 100 профессор, 1000 профессор халаасан дотор мань байхад яагаад энэ хүнийг би сонсох ёстой гэдэг ч юм уу тиймэрхүү мэдрэмжийг бол сурагч нар авч байгаа. Тэгэхээр тэгээд тэрийг аваад төгсөөд би яах вэ гэхлээр бас ажлын байран дээр яг тэр мэрэгчлэрээ сурж байгаа хүмүүс бас хэдэн хувьтай ч үлээд нэлээд бага хувьтай явж байгаа. Тэгэхээр энэ бол байгалийн бас зогсоож болохгүй энэ юм мөчлөг. Тэгэхээр энэ дээр яах вэ гэхлээр энэ цаг үетэйгээ ингэж уралдаж алхаад сурах болон боловсрол эзэмшихийг бол харин улам илүү хичээнгүйлэн суралцах хэрэгтэй. Гэхдээ сургуулиуд маань ч тэр багш нар маань ч тэр энэтэйгээ бас хөл зэрэгцэн алхаад өөрсдөө хөгжөөд магадгүй нэг юм робот багш нэмэгддэг ч гэдэм үү эсвэл те ингээд яг хүүхдүүдийг ингээд чиглэлээр нь ингээд бас буцаагаад хуваагаад өөрсдийнхөө сонирхлоор нь явуулах эрх чөлөөг нөгдөг ч юм уу. Тиймэрхүү яагаад гэвэл одоо энэ чинь ютубер гэх мэт юм ажлын байрнууд шинээр гарч ирээд бүх төрлийн чиглэлээр контент хийгээд мөнгө олох боломжтой байхад одоо жишээ нь зөвхөн цай уудаг видео хийгээд би одоо ютубер болох боломжтой ийм цаг үе болцсон. Мукбан хийдэг хүмүүс хүртэл байна. Тэгэхээр энэ бүгдийг ингээд багш нар маань сургуулиуд маань бас ойлгоод ингэхгүй бол хоцрогдно гэсэн үг. 10 жилийн дараа 20 жилийн дараах сургуулиуд яг одоо энэ системээр явах юм бол хоцрогдоод хусагдана гэсэн үг. Тэгэхээр яг нөө суралцж хөгжиж байгаа шинэ үеийнхэнтэйгээ давхар хамтдаа хөгжөөд дээрэс нь бас шинэ үеийнхнийг хүлээн зөвшөөрөх гэдэг бас их чухал байгаа дах шиг байна шүү дээ. За тэгвэл залуусыг одоо ер нь яг хамгийн их хойшин татж байгаа зүйл юу байна гэж бодож байна яг энэ сурч боловсрох өөрсдөө хөгжүүлэх энэ үе дээр. За товчхондоо бол алсын хараа гэж бодож байна. Алсын хараад тутахаар гаргаж байгаа үйлдэлүүд нь ерөнхийдөө бас тутмаг болно гэх юм уу да. Одоо жишээ нь instant gratification буюу яг одоо л таашаалыг хөөнө гэсэн үг. Одоо яг одоо байгаа шагналыг хөөнө гэсэн үг. Алсын хараад сайжрах юм бол урт хугацаанд сэтгэж тэгээд яг жинхэнэ зүйлийг бүтээх боломжтой болно. Тэгэхээр 3 нөөц өмөрт байгаа. Мөнгө, цаг хугацаа, энерги. Энэ 3 нөөцийг яаж ашиглах нь бидний ямар үр дүн авахыг тодорхойлох гэдэг. Тэгэхээр энэ 3 нөөцийг залуудаа зөв ашиглах юм бол эргээд нас нэмэх тусам нөгөө нэг return on investment буюу хөрөнгө оруулалтынхаа одоо буцаах ашиг олж аавна гэсэн үг. Тэгэхээр урт хугацаагаар сэтгэнэ гэдэг нь доороо хаяж 5-10 жилээр тэгээд тэрнээс дээш урт хугацаагаар сэтгэж эхлэх юм бол одооноос энэ 3 нөөцөө зөв ашиглаад багаар шин чадваруудыг суулгаад тэгээд магадгүй 30 40 50 хүрээд ирэхээр дэлхийн хэмжээний мастер ямар нэгэн зүйлд болцсон байх юм бол тэр хүнд бүх зүйл нэгднэ гэсэн үг. Яг одоо жишээ нь яг өнөөдөр л өндөр цалин авмаар байна. Энэ жил ийм онцлогтой болмоор байна. Яг энэ сардаал би ийм биетэй болмоор байна гэдэг сэтгэхүнээсээ багаар салах хэрэгтэй гэсэн үг. Хэрвээ одоо хин нэг юм би чадахгүй байх гэж хэлэх юм бол ямар зөвлөгөө өгөх байсан бэ? Юуг чадахгүйгээс хамаарах л та. Хүн болгон бүх юмыг чадахгүй. Одоо жишээ нь би бас энэтэй ингээд тэмцэлтэд одоо 20 наснаас хойш ч юм уу маш олон зүйл рүү өсчиж бас үзээд тэгээд сүүлд нь хүлээн зөвшөөрсөн гэх юм. Одоогийн байдлаар бол би бол багш өгдөлтэй хүн юм байна. Би багш, ментор, коуч одоо юу гэдгийг дасгалжуулагч. Өөрөө тамирчин бол биш юм байна. Эсвэл өөрөө яг тэр перформанс хийх тэр хүн буюу тэр талбар дээр нь өөрөө урд нь гарч алцах гэхээсээ илүү сураад, ажиглаад тэгээд хүнд ингээд зөвлөгөө өгөх, фидбек өгөх тэр нь миний давуу тал юм байна гэдэг юм. Өгөгдөл нь юм байна гэдэг. Тэрийг хүлээн зөвшөөр тэрэн луга 100% төвлөрөхөөр бүр илүү сайжирдаг юм байна. Бүр илүү одоо цорын ганц ч юм уу, шилтгэн ч юм уу байх боломж надад нэгдэх юм байна гэж харж байгаа. Тэгэхээр юм болгон дээр шилтгэн байх боломжгүй. Тэгэхээр юг чадахгүйгаа бас хараад сураад тэгээд эхэндээ бол олон юм өсөж болно. Тэр бол залуу хүний хийх ёстой зүйл. Тэгээд харин аль болох эртхэн нэг зүйлийг барьж аваад тэрэндээ мастер болох хэрэгтэй гэсэн үг. Ориглын хувьд амжилт гэж яг юу юм бэ? За миний хувьд амжилт гэдэг бол мундаг аав байх, мундаг нөхөр байх. Одоо тэгээд
тэгээд эрүүл чирэг, хүчрхэг тэгээд дэрэгдэн байхад уул шиг нөмөр нөөлөгтэй тийм хүн байх. Миний хувьд амжилт. За хэрвээ залуусыг яг нэг үгээр уриалах бол ямар үгээр уриалах вэ? Сахилга батыг суулга. Дахиад нэг үг хэлвэл хамгийн жижигхэн зүйлээс эхэл. Жижигхэн зүйлийг битгий гол. Хэрэгцээтэй мэдээллүүдийг хүргэсэн оргилдоо бас маш их баярлалаа. Баярлалаа. Гигэ Монгол подкастын энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд бас оргил маань өөр бас залуучуудтай хандах эсвэл үзэгчдтэй хандаж хэлэх үг байна уу? Хайртай хүндээ гоё юм хэлээрээ. Тэгээд миний нэг баримталтай нэг зарчим байдгийн. Тэр нь хэрвээ би жинхнээсээ сэтгэлээсээ хин нэг ингээд хин нэгний талаар ямар нэгэн гоё юм бодох ч юм анзаарах юм бол нуулгүй хилчдэг. Тэр хүний тэр өдрийг гоё болгоод өнгөрөх. Надаас юу ч унахгүй болохоор тэрийг айлуулах баримтлагыг хичээдэг. За бидний зориг ирж бидэнтэй ярилцсан оргилдоо маш их баярлалаа. Баярлалаа. Гигэ Монгол подкастын энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзъя.